Nachtschind tunsen schuudere Gangan zitsgin didigiride Narmi tunsen giride Galbarham biyen torjudo Самбайцгаануу цэцэг мэнчтэй маань яг одоо Стокгольм хотын төвд Мариат хоригдод байна. Тэгээд Лало нэртэй хятад Аз хоолны газар Аз хоолыг үнэхээр гоё хийдэг нэгэн өсгөөг одоо баярлуулахаар шивэд хотод амьдардаг хамаатан саднуудын захиалгаар явж байна. Тэгээд цэцэг мэнчтэйгээ боломжтой. Филийн чандад тэр дундаа Европын орнуудаас хамгийн олон монголчууд ажиллаж амьдардаг орн бол Шведийн хаант улс билээ. За Шведэд монголчууд албан бус тооцоогоор 15,000 холд авсан монголчууд ажиллаж амьдардаг гэсэн нэм тооцоо байдаг. За монголчууд одоо богинохон хугацааны дотор хэрхэн яаж юм олуулаа болсон юм болоо гэтэл цөөхөн жилийн өмнө чумдооныхаа талаар хувцастай талд нь бусдын захиастай энэ улсад хөл тавьж байсан хэн нэгэн залуу хэн нэгэн бүсгүй өөрийн аж амьдралаа төвхнүүлээ зогсохгүй ахан дүүс амраг садан анд нөхөд үеэл хаяал аав ээжигээ урин залж энэ улсад амьдралаа буй болгосноор Шведэд бүхэл бүтэн Монгол аймаг, Монгол удам мухсаа, Монгол овог буй болжээ. Тэгээд монголчууд хэрхэн олуулаа болсныг харах боломжтой нэг баяр бол Монголын үндэсний баяр наадам байдаг. Зуны дэлгэр цагт одоо монголчууд маань Накалагийн зүлэг ногоон дивжээнд сумын наадмыг давсан аймгийн наадмын хэмжээтэй өргөн дэлгэр наадамлан өнгөрүүлдэг байгаа. Тэгээд тэр олон ам бүлээ удам мухсаага маш олуулаа болсон тэр монголчуудын маань нэг төлөөлөл бол одоо бидний очиж буй ариун туяагийн хамаатан саднууд байгаа. Тэгээд нэгэн сайхан ив найрамдалтай эрдэм ухаантай ахан дүүсийн хайртай охин, хайртай бэр, хайртай дүү, бас хайртай эгч болох ариун туяад нь цэцгийг нь гардуулан өглөө. За мөн ариун туяад зориулж одоо ахан дүүсийнх нь бичсэн ерөөл магтаалыг нь бас уншиж өгсөн байгаа. Тэгээд сэтгэлдлийг нь хамтдаа сонсцгоё. Яагаад гэхээр эд ачааллын цагаар одоо бид бүхэн очсон учраас маш олон хүн айрын гарын хоолыг идэхээр дугаарлан сууж байлаа. Санамсаргүй байжгаад ийм гинтийн бэлэг авлаа. Урд нь ингээд ийм гинтийн бэлэг нь авч байгаа болохоор жоохон тулгандаад байна. Тэгээд энэ дага хамаатнуудаа улааны агчтай, оюкадуудаа, мөн ганаадуудаа бүгдэнд нь баярлаа. Үнэхээр их баярлаа. Гинтийн байлаа. Хайртай шүү таадтай. Ингээд би өмнө нь зориулж өрөөл бол бичиж байгаа, магтаал бол бичиж байгаагүй. Хүлэг бол бичижсэн. Тэгээд магтаалыг уншиж өгье. Ам ажил нь тэнцүүхэн, ааш зан нь хэвлүүхэн, гал цогтоо ганган айрын чамааг гайхуулан магтъя. Айрын аргагүй сайхан бүсгүй, Аз хоолыг хашраагч адтаа сэргэлэн бүсгүй, час дуутаяа, тас инээдтэй чамааг ороод ирэхээр лоо амилнамзээ. Гүүж явсан хүн бүдэрч хармаар, алхаж явсан хүн зогтсож гайхмаар, зогсож байсан хүн сууж саатмаар, төрөвчийн бүдэрсэн хүн хөвсөн чигээрээ бишрмээр, айрын үнэхээр сайхан бүсгүй, амарсан хэлсэндээ эзэн бүсгүй. Баруун талын чихвчээрээ Монгол дууны фухуурыг сонсонгоо зүүн гараараа амтлагчаа тааруулж Аз хоолыг баддаг тэр араараа өнгөрснийг хятад хэлээр сургаж амжаад урд нь зогсоо дараалалд швед хэлээр учирлаж чаддаг жигжид бурхан ээж хоёрыг олон гартаал гинэм жирийн монгол айрыг тэднээс ч олон гартай. Англи, швед, хятад, орос, Уругвай, Парагвай, Танзан, Мозамбик гэд твийн хэлтэй. Борис нэгэн бодол би боломжгүй зүйл гэж үгүй. Манай айрын манд тугай, маргаашийн үйлс нь бадарч тугай гинэ. Зөө. Ингээд яг ч магтаал байгаа. Тийм байна, магтаал байна. За баярлаа. За тэгээ Борис нэгэн бодол би гэдэг өөрийн чинь нэм тренд үг байдаг гинэ. Тэр үгийн заавал оруулаарай гэж танаа эгчнэр чинь ягсан. Тэгээд шивэд улсад бас хүний нутагт ингээ олуулаа. Ялангуяа бүр ив ээтэй ийм гоё коллектив сайтай нэгнийхээ баяр жаргалтай өдрүүдэд за бас уйтгаргүй нэгтэй өдрүүдэд нь хамт байж чадна гэдэг одоо үнэхээр том тийм бахархал төрж байна. Тэгэхээр та нар чинь бараг шивэд улсад хамгийн олоолаа байдаг ахан дүүс ах гэж сонссон шүү. Тийм байх тийм. Тэгээд бүгдд нь хайртай шүү. Үнэхээр их баярлалаа.
гэж хэлээ да яг толгондоо хийхгүй болтохгүй байна. Айрын маань хятад хоолны салбарт хэдэн жил ажилласан бэ? Үгүй нийтдээ бараг 21 жил ажиллаж байна. Ер нь Стокгольм хотод ч одоо нөгөө хятад хоолны ресторанууд маш олон байна те. Тэгтээ танаа одоо ажилладаг энэ газрын чинь онцлог нь бас юу юм болоо одоо бусад буфе болон Аз хоолны ресторануудаас манайх ч одоо ерөнхийдөө бол ер нь цагаан хоолтны талтай ч юм уу тий глютен фри талтай одоо нөгөө буфет ресторанаас арай ондоо яг хятадын өөрсдийнх нь нөгөө нэг одоо үндэсний хоолыг хийхийг зорддог байхгүй юу? яг үндэсний хоолыг яг ном журмаар нь хийхийг зорддог. Тий. Тэгээд яг хүн тийм зорилготой. Хятад хэлээр ястаа устас шиг ярьдаг гэсэн. Яаж хятад хэлийг сурсан бэ? Ер нь бол өөрөө сурцсан да. Өөрөө сурцсан уу? Дэлхийн одоо хамгийн хэцүү хэлэнд чинь хятад ордог, хятад хэл ордог шүү дээ, тий? Өөрөө хичээгээд 21 жил юм дандаа хятад ресторанд ажиллаж байсан. Тэгэл тэдрээсээ сураад 21 жил сурсан байна. За, стаад нөгөө Аз хоолны соёлыг ч бас хятад хоолгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ, тий. За, одоо эх орондоо байгаа бас хайртай дотны хүмүүстэй мэдчилгээ дэвшүүлж болно. Шведэд бол та нар ёс үнэхээр олуулаа баг үр хүүхдүүдтэйгээ нийлээд 30 гаруй хүмүүс амьдардаг гэвүү дээ. Бараг тоол бол тийм байгаа. Тэгээд эх орондоо байгаа ээж аав дүүдээ болон ах トゥ хамаатан сууландаа бүгдд нь хайртай шүү. Би сайн явж байгаа. гэж хэлээ да. За баярлалаа. Ари аль нутгийнх вэ? Би юу манай аав чинь зөвхнийх ээж болов усих. Би өөрөө бол Улаанбаатар л та. За. Улаанбаатарт төрж өссөн байна тий. За арида бас хамгийн сайхан бүхнийг хүсье. Цэцэг мэнчилгээг маань хүлээ аваад одоо хайртай тохны хүмүүстээ талархал илэрхийлсэнд бас баярлалаа. Тэгээд өөртөө чинь бас золхон бүү нас чинь одоо зол жаргалаар дүүрэн байх болтугай гэж өрөөё. Баярлалаа. Баярлалаа. Нас өгсөн Монгол заяага Бодож өнгөрч зүлгэж тартаж саагж явна би Мандаж унда зүдэж бодож сайдууж муудсан ч Манчин сэтгэлээр унахгүй дам амьдрана